одоо 2 сая төгрөг хүрэхгүй залинтай ба. Тэгээ 2 сая төгрөг хүрэхгүй залинтай үнээс юугаараа гүйгүүлсэн гэж 200 мянган авах гэдэг. Одоо ингээд за инфляц байна. Нөгөө олон улсын нөхцөл байдал түл шатхан гэдэг ерөнхийдөө өртөг нэмэгдээд байгаа. Монгол улс маань логистикийн өртөг өндөртөө. Олон улсын дунджаас 2 дахин өндөр өртөгтэй. Одоо энэ өртөг улам их нэмэгдэнэ. Тэгэхээр энэ цаг үед хүмүүс юу хүлээх үү гэхээр ямар нэгэн дэмжлэг хүлээнэ. Цалингаа нэмэх юмсан. Энтергээд. Тэгэхээр одоо нөгөө нэмэх юм байхгүй. Өгөх юм байхгүй бол ядаж авдгаа багасгах гэж. Өгөх юм байхгүй бол авдгаа багасгах. Өгөх юм бол нийгмийн даатгалыг бол өгчөж байгаа. Эрүүл мэндийн даатгалаа төлчөж байгаа. Дээрээс нь инфляцийн зөрөөг төлж байгаа. Нөгөө логистикийн өртгийг төлж байгаа. Тэгэд цаана гарч байгаа энэ үр дүнд 2 сая гаруй хүн 11 их 80 төгрөгийн хэрэглээний зээлтэй. Эдгээр чинь зээлийнхээ хүүг дийлхээ байж байна. Тэгэхээр авдаг юм багасгаж тэр төгрөгийн одоо ханшны зөрөө энэ орчин нөхцлөөс болоод алдаад байгаа мөнгөний чинь унж байгаа юм алдагдлыг нь ядаж талыг нь татврын юугаар арай нэг жоохон хөнгөрүүлэхгүй бол тэгээ түлхээ хайчих юм бол их л хүнд байдлаар орондоо гэж бодож байна.